Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв уран зохиолын найруулгын онцлог. Тэгэхээр уран зохиолын найруулга гэж юу вэ гэдгийг хэдүүлээ жишээ баримтаар харцгаая. За уран зохиолын найруулга гэдэг нь ер нь ертөнцийн альва юмс үзэгдэл, тэдгээрийн зөрчил тэмцэл, хөгжил хувирал, амьдралын ил ба далд учир шалтгаан, хэлхий холбоо, жам ёсыг өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн орчилд яруу сайхнаар нээн гаргаж уншигч сонсогчдын сэтгэл зүрхэнд нөлөөлж амьдралын тэмцэлд сургамж болох зорилгоор дүрслэх ба найруулах ур маягийг оновчтой ашиглаж зохиосон яриа бичгийн эхийг уран зохиолын найруулгын их гэдэг байх нэ. За уран зохиолын найруулгын онцлог болохоор утга зохиолын хэлний найруулга дотроос хамгийн өвөрмөц шинжтэй, за тэгээд уран яруу чөлөөт байдаг. Энэ болохоор хэлний мэдээллийн болон гоо зүйн нэгдмэл үүрэгтэй, за хэлний бүхэл боломжийг ашигладаг, дүрслэх, илэрхийлэх арга хэрэгслүүдийг бүрэн ашигладаг, уран бүтээлчийн хувийн арга барилаар бичигддэг ийм онцлогтой. За уран зохиолын найруулгын онцлогийг дотор нь үгийн сангийн онцлог, за үүнд үг одоо шилжсэн утгаар хэрэглэгдэх нь түгээмэл, зохиолын баатрын дүр үг хэлний онцлогийг гаргах зорилгоор хуучин ба шин үг ерийн ба этгээд, за хүндэтгэлийн ба бүдүүлэг үг хэллэг, харь үг, мэргэжлийн үг зэргийг ашиглана. За уран яруу дүрслэл, чимэг тодтгол их чухал учраас тэмдэг нэр, авиа ба дүрс дуурайх үгийг хэрэгэлдэг. За өвцөн онцлогийн хувьд болохоор хэл зүүн, янз бүрийн хэлбэрийг шүлгийн, сүүл холбох, өнгө, аяс, айзан хэмнэл тохируулах зэрэг үүргээр ашиглах нь түгээмэл байдаг. За өгүүлбэр зүйн онцлог болохоор үргэлжилсэн үгийн зохиолд үйл явдлыг тоочсон, хүүрнсэн, за тэгээд энгийн ба нийлмэл өгүүлбэртэй, яруу найргийн зохиолд хэлэх айлгаар холбогдсон зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр их, за жүжигийн зохиолд бүрэн бус болон бүтэц бус өгүүлбэр илбэг байдаг бахнэ. За эдгээр онцлогуудыг дараах одоо баримт жишээн дээрээс харцгаая. За дэлгэцэнд тунгалаг тамир романы хэсгээс, за тэгээд өнгөөр ялган тодруулсан байна те. Үгийн сангийн хувьд одоо энд одоо хуучин болоод бүдүүлэг үг хэлхийг хэрэглэн дүрийн одоо хошуу ноёдод хандах хандлага, үзэл бодлыг илрүүлэн гаргасан байна. За өгүүлбэр зүйн онцлогийн хувьд болохоор хүүрнсэн, нийлмэл өгүүлбэр түгээмэл ашиглажээ. За үг хэллийн байр дарааллын хувьд болохоор уран зохиолын найруулга нь албан бус, яруу сайхан, чөлөөтэй байж болдгийг эндээс ойлгож байна. За тэгээд уран зохиолын найруулга дотор одоо өгүүлбэрийн бүтэц, үгийн байрлал зэргийг одоо уян хатан өөрчилж утга санааг илэрхийлж болдгийг одоо энэ дебатуарын дурсамж ихээс бас харж болох үс байна. За дараагийн нэг онцлог болохоор түүхэн соёлын хам сэдвийг гаргаж ирдэг. За уран зохиолын хэл найруулгад түүх соёлын онцлог нөлөө их жишээнд одоо нүүдэлчийн амьдрал, уламжлалт, ёс заншлыг зохиолуудад яруу сайхан аргаар дүрсэлсэн байдаг. За энд Тангатын галсангийн жирмийн сүлжээ эмээгт өргөн өртөд болохоор Монголын одоо уламжлалт, наадмын тухай, мөн өхрийн махаг хатаан галцагт багтаадаг уламжлалт хүнсний тухай одоо мэдэж болох үс байна. За дараагийн арга болохоор харилцан яриаг ашиглах арга. Тэгэхээр зохиогч хэрэг явдлын үзэл санаа, хандлага, үнэлэмжээ баатруудынхаа харилцан ярианд шингээж илэрхийлдэг учраас ярианы найруулгатай адил байдаг. За дөрүүдийн яриагаар тэдний зан чанар дотоод ертөнцийн илэрдэг. За энд дэ Норвын эцсийн тушаал жүжигээс сонгож жишээ олгож оруулсан байна. Дөрүүдийн харилцан яриаг хэрхэн амьд бодтой байдлаар дүрсэлдгийг эндээс ойлгож болно. За тэгээд дөрүүдийн яриагаар бас түүний зан чанар дотоод ертөнцийг мэдэж олно гэсэн шүү дээ. За одоо энд нөгөө Бадрахын урагч гэж үзэгдэж байснаас дайснаагаа одоо хороогоод үхээр ирс шийдэмгий болж байгааг энэ жүжигийн хэсгээс харж болно. За уран зохиолын найруулгын төрлийг дотор нь туйлын зохиол. За энэ нь зохиогч хэрэг явдлыг хүүрнэн өгүүлэхийн зэрэгцээ зохиолын дүр буюу баатрын төрөх байдал, зан аргашин үйлдэлийг уран дүрсэлдэг ийм төрөл зүйл. За тэгээ уянгын зохиол буюу ертөнцийн элдэг үзэгдэл хэрэг явдлаас үүдсэн зохиолчийн бодол, бясалгал, сэтгэлийн өнгө аясыг уран яруу дүрсэлдэг.
Жижигэн зохиол болохоор зохиолч альва хэрэг явдлын талаарх үзэл бодлоо баатруудынхаа харилцан ярианд шингээж уран дүрсэлдэг гэх зэргээр ингэж 3 ангилалд авч үзэж जैन. Тус бүрт одоо дараах төрөл зүйлүүд байна. За тус бүрийн онцлогийг энд дэлгэцэнд хүснэгтээр харуулсан байна. За мөн жишээний хамт уншиж тэмдэглэн аваарай хүүхдүүдээ. За дараагийнх болохоор энд байна. Найраглалаас эхлэж жүжиг хүртэл. За ийм онцлогуудтай, за ийм төрөл зүйлүүд байдаг байх нэ. За өнөөдрийн хичээлийн төрөд өндөрлөө. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.